Өнгөрсөн жил боловсрол шинжлэх ухааны яамнаас хуурамч дипломоор боловсролын салбарт ажиллаж буй цөөнгүй хүмүүс байгааг илрүүлж, зохих хуулийн хариуцлагыг хүлээлгэсэн байна. Гэвч хуурамч дипломоор төрд ажиллаж буй хүмүүс байсаар байгаагийн нэг жишээ бол нийслэлийн замын хөгжлийн газрын зам барилга инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т. Батвилэг юм. Тэрээр шинжлэх ухаан технологийн их сургуулийг 2008 онд цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн гэх D200 сая 828,037 дугаар бүхий дипломыг ажилд орох үедээ бичиг баримттай хавсаргаж өгчээ. Гэтэл энэхүү диплом нь хуурамч бөгөөд D200 сая 828,037 дугаар бүхий диплом нь гидрогеолог мэргэжлэр төгссөн Т. Өрнөхийн дипломын их хувь болон шинжлэх ухаан технологийн их сургуулийн сургалтын бодлого. Хөтөлбөрийн албаны дарга Им Эрдэнэ Туяагийн замын хөгжлийн газарт илгээсэн албан бичгээр баталгаажиж байгаа билээ. Ийхүү илтэд хуурамч баримт бичиг үйлдэж төрийн албаны захиргааны албан тушаалд ажилласаар байхад замын хөгжлийн газрын дарга Б. Одвайр нь түүнийг хаацайлж ажилуулсаар байгаагийн цаана хэний эрх ашгийг хамгаалсаар байна вэ? Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид тавих шаардлагыг тодорхой заасан байдаг. Төрийн албаны тухай хуулиар бол төрийн жинхэнэ албан тушаалтанд төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг 1-2-т тодорхой заасан байна. Нийтлэг шаардлагыг хуульчилсан. Төрийн захиргааны албан тушаалд ажиллаж байгаа хүн бол дээд боловсролтой бакалавр зэрэгтэй байна гэдэг ингээ хуульчилсан. Хуурамч диплом ашиглаж одоо төрийн албанд ажиллаж байгаа бол өөрөө энэ шаардлагыг хангахгүй байна гэсэн үг. Дээд боловсролтой байна гэсэн шаардлагыг хангахгүй байна. Тийм учраас төрийн захиргааны албан тушаалд томилогдох боломжгүй гэсэн үг. Хэрвээ томилогдоод ажиллаж байгаа тохиолдолд бол энэ ийм хоёр асуудал байгаа. Төрийн албаны зөвлөлийн хянан шалгах асуудал нь бол гомдол мэдээллийн дагуу үнэхээр энэ хүн одоо хуурамч дипломтой юм а гэдэг одоо гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалт хийх ёстой. Хяналт шалгалт хийгээд одоо энэ холбогдох байгууллагууд буюу одоо энэ боловсролын байгууллагуудаас нь одоо тодорхойлт юмнуудыг бүгдийг аваад хяналт шалгаад үнэхээр энэ хүн одоо энэ диплом нь одоо хуурамч юм а гэдгийг тогтоох асуудал байна. Энийг бол одоо цагдаагийн газар буюу мөрдөн шалгах ажиллагаагаар бол энэ одоо юуг бол тогтооно. Хуурамч одоо нотлох баримт бүрдүүлсэн гэдгээр энэ бол бас арай өөр нөгөө эрүүгийн хууль заасан хуулийн хариуцлага хүлээгээд явна. За төрийн албаны зөвлөлөөс бол юу гэх вэ гэхээр төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйл гэж байгаа. Хяналт шалгах төрийн жинхэнэ албан хаагчид чиг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ гэсэн зохицуулт байгаа. Энэний хүрээнд дээд боловсролтой байх одоо шаардлага хангаагүй тохиолдолд бол төрийн албаны зөвлөлөөс бол хугацаатай үүрэг даалгавар өгдөг. Томилох хэрэггүй албан тушаалтанд. За энэ томилох хэрэггүй албан тушаалтан энийг бол одоо хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ хугацаанд одоо энэ төрийн албаны зөвлөлөөс одоо олгосон ийм хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны зөвлөл өөрсдөө төр томилж байгаа тушаалыг шууд хүчингүй болох юм бүр эрэхтэй юм хуулийн зохицуулттай. За сүүлийн үед бол гарч байгаа жишээгээр практикаар бол улсын дээд жүхэн шийдвэр гаргасан. Хуурамч дипломтой ажилласан одоо энэ хугацааны одоо бүх цалин хөлсийг тэр одоо хуурамч дипломтой ажилласан одоо тэр дээд боловсролгүй одоо төрийн албанд ажилласан тэр хүнээр буцаан төлөвлөх ийм шийдвэр бол улсын дээд жүхийн практикаар бол ингээд гарсан байт юм аа. Тэгэхээр төрийн албаны зөвлөл одоо энэ яг нэг хуурамч дипломтой байна. Энэ хүнээ одоо ингээд хугацаанд нь чөлөөлөө одоо энэ хүн чинь бол одоо ингээд хуулийн болцол шаардлага хангаагүй дээд боловсролгүй хүн байна гэдгийг тогтоогоод одоо хугацаатай үүрэг даалгавар өгөх ёстой. Эсвэл цагдаагийн байгууллагаас тогтоогоод энэ яг энэ хуурамч диплом нь үлдэж одоо энэ төрийн албанд орсон байна гэдгийг бол тогтоох ёстой ихний хэлжинд бол. Хэрвээ тогтоочод байхад ажилуулад байгаа тохиолдолд бол энэ хүний одоо олгосон цалин хөлсийг бол тэр томилсон одоо албан тушаалтан бол төлөх юм хуулийн зохицуулалт. Төр зурчилсан хохирол гэдэг. Энэ бол хууль бус томилгооны асуудал болж байгаа учраас